За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Ээлж хичээлээрээ уулзж байгаадаа баяртай байна. За өнөөдөр багш нь ишээвэ үсэг таниулах хичээл орно. За өмнөх мэдлэгээ бүгдээрээ сэргээн санацгаая. За уншаараа хүүхдүүдээ дэлгэцнээс хараад. За эмээ ухэр сава ава мөр нава аха мод услав би дугуй унла асаалаа. За яагаад ингэж хоёр өөр өнгөөр улаан өнгөөр цэнхэр өнгөөр ялгаж байна вэ гэхээр хоёр үедээ учраас эхний нэгдүгээр үеийн улаан өнгөөр хоёр дахь үеийн цэнхэр өнгөөр ялгасан байна. Өгүүлбэр дуусгаар цэг тавьдаг. За өгүүлбэр дуусаад дараагийн үгний эхний үсэг нь томоор бичигддэг. Тэгвэл энэ бид нар сая нэг өгүүлбэр, хоёр өгүүлбэр, гурван өгүүлбэр, дөрвөн өгүүлбэр, таван өгүүлбэр хамтраад уншчлаа. За та нар дэлгэцнээс хараа сайн уншиж шүү хүүхдүүдээ. За юу нисэж гарч ирж байна хүүхдүүдээ? Мөн зүйтэй. Шуу нисэж гарч ирж байна. Шуу. За хэлээрэй. Шуу гэдэг үгэнд маань иш гээгүүлэгч аваа маань үгийн ихэнд байна. За тэгвэл самар маань ямар модноос ургадаг вэ хүүхдүүдээ? Мэдж байгаа хүүхдүүд байна уу? За боргоцоо ямар модноос ургад юм бол боргоцоо маань нарс модноос ургад юм байна. Бөөрийнхий боргоцоотой мөнх ногоон урт хос шилмүстэй модыг нарс мод гэж хэлдэг байна. За үүнийг нарс мод гэж хэлдэг байна. Нарс мод маань мөнхийн ногоонороо болон боргоцоо ургадаг байна. За тэгвэл самар. За самар маань нарсны зүйлийн ихэмсэг мөнх ногоон тураг модыг хуш мод гэж нэрлэдэг. Хуш модноос самар ургадаг байна. Тэгвэл энэ самрын ард талд байгаа модыг хуш мод гэж нэрлэдэг байна. За тэгвэл хуш. За саяны самар ургасан хуш мод байна. За хуш гэж хэлэхэд иш гээгүүлэгч аваа маань үгийн төгсгөлд байна. За дараах тулгуур тохиог ашиглан бүгдээрээ өгүүлбэр зохиож үзье. За тэгвэл би самар харав. За тэгвэл энэ өгүүлбэр маань 3 үгнээс бүтсэн өгүүлбэр байна. За бид нар дэвтрийг өгүүлбэртэй бичгтээ бичснийхаа дараа өгүүлбэр дууссаны дараа дэвтэрт цэг тавьдаг. Тэгвэл би самар харав гэсэн өгүүлбэр маань 3 үгнээс бүтэж байна. За дагаад уншаарай. Ишээвэ үсэг хаан сонсогдож байна хүүхдүүдээ? Хөшөө. За үгийн дунд маань иш гээгүүлэгч аваа маань сонсогдож байна. За энэ дээр шуу гэхээр иш гээгүүлэгч аваа маань үгийн ихэнд сонсогдож байна. За хуш модонд юу ургадаг гэж багш нь түрүү хэллээ. Ямар мундаг юм бэ? Самар ургадаг. Тэгвэл хуш гэж хэлэхэд
үгийн төгс адагт нь иш гэвлэгч аваа сонсогдож байна. За иш үгийн адагт нь иш гэвлэгч аваа сонсогдож байна. Иш. За шал үгийн ихэнд иш гэвлэгч аваа сонсогдож байна. За өөрөөсөө бие дагаад өгнүүдэд дахиад нэг удаа тавтаад уншаарай хүүхдүүдээ. Цаашаа явцгаая. За навчны иш. За тэгвэл дараа нь биерний иш. Дараа нь цэцэгний иш гэвэл ингэж бичдэг байх нэ. Сайн харж аваарай хүүхдүүдээ. За энэ юу вэ? Хөөрөг байна. Энэ ямар мод байна? За хуш мод байна. За тэгвэл бүгдээрээ зөв холбоё. Хаш хөөрөг байх нь байна. За хөөрөг маань дотроо бас олон нэртэй байдаг. Энэ бол хаш хөөрөг гэж хэлдэг байна. Хаш гэж хэлэхэд үгийн адагт иш гэвлэгч аваа маань бичигдсэн байна. За хуш гэхээр мөн адил иш гэвлэгч аваа маань үгийн адагт орсон байна. За нэг удаа хэлээрээ өөрсдөө хүүхдүүдээ. За дармал том иш. Дармал жижиг иш. Дармал том иш. Дармал жижиг иш. За тэгвэл дармал үсгээр ингэж бичдэг байх нэ. За бичмэл жижиг иш. Бичмэл том иш. Бичмэл жижиг иш. Бичмэл том иш. За тэгвэл бичигт жижиг ишийг ингэж бичдэг байгаа нь том ишийг ингэж бичдэг байгаа нь. Жижиг иш маань 3 зурлагнаас бүтэж байна. Том иш маань 3 зурлагнаас бүтэж байна. За бичлэлтийг сайн хараарай хүүхдүүдээ. Үзэг ерөөсөө салахгүй байх нь. Агаарт нэг удаа дагаад бичээрэй хүүхдүүдээ. За дахиад том жижиг ишээ нэг удаа харъя. Дагаад агаарт бичиж шүү хүүхдүүдээ. Агаарт дагаад бичих нь байна. За бичлэлтээ маш сайн тогтоож авсан бахаа гэдэг багш нь найдаж байна. За бүгдээрээ иш үсгтээ төсөөтэй зүйлээ бүгдээрээ ажиглая. За эдгээр зүйлүүд маань иш гэвлэгч аваа үсгтээ төсөөтэй байх нэ. За багштайгаа хамтраад задгаа үгнүүдээ уншия. Шуу, шуу, шаа, шоо, ши, шүү, шээ. За эдгээр задгаа үеүүдийг маш сайн цээжлээд аав ээжээрээ гэрийнхэн цээж чигэн дээр цээж чиг авахулаарай хүүхдүүдээ. Нүдлэн тогтоорой. За шар, шороо, шороо. Уншаарай хүүхдүүдээ. Шүүхэр, шүхэр, шүр, шон. За тэгвэл бидний өнөөдрийн үзэж байгаа иш гэвлэгч аваа маань үгийн ихэнд маш олон үгийг бүтээдэг юм байна. За ширээ гэж бичгээд иш гэвлэгч аваа маань үгийн ихэнд бичигдэж байна. За шувуу. Шуу маань задгаа үе маань шувуу гэж үгэнд үгийн ихэнд орсон байна. За шүн. Шүү гэсэн задгаа үе маань үгийн ихэнд орсон байна. Шоргоолж, шоргоолж. Шоо задгаа үе маань үгийн ихэнд орсон байна. За шанга, шанага. За шанга гэдэг үгэнд маань ша
задгаа уй маань үгийн ихэнд орсон байна. За энэ шүхэр гэхэд шүү задгаа уй маань үгийн ихэнд орж бичигддэг байх нэ. За өнхрүүш найздаа бүгдээрээ туслая. Шүр, шүүр. Шир, шир. Шар, шаар. За одоо холбоо болж байна. Хуш, ни, са, мар. Хус, ни, шүүс. Шар, шуу, шуу. Шүүнө. Шар, шуу, шүүнө. Шүнө, нис, нэ. Ниснэ. Хуш, нас, олон. Олон. Самар, самар. Унлаа, унлаа. За ингийн өгүүлбэр бүгдээ дараах бүгдээ үзсэн. Баярлалаа. Шал, шон, шөл, шүш, шош, шүр. За дараагийн үгнүүдийг одоо 2 үетэй үг болсон байна. За хор, шоо, хоршоо. Эв, шээ, эвшээ. Хо, шуу, хошуу. Хөө, шөө, хөшөө. Ха, шаа, хашаа. За уншаараа багштайгаа хамт уншаа яваа шүү хүүхдүүдээ. За машин, машин. Ну, хаш, нухаш. Шавар, шавар. Хошин, хошин. Шав, хай, шавхай. За манай аав ээжүүд 2 буюу түүнээс дээш үеийн үгийг зөв үйлүүлж уншиж сургаа шүү. Буруу үйлүүлж унших юм бол хүүхд чинь цээжчээ хийж чадахгүй, үеэр тастаж чадахгүй гэх мэтчлэн маш олон сөрөг үр дагавартай байдаг учраас зөв үеэр тастаж анханаас нь уншиж сургаа шүү. За шар шуу гэсэн энэ ихээ би дааж маш сайн уншина. Тэгээд хичээнгүй бичгийн номноосоо иш үсгтэй хуудсыг бичмэл жижиг иш, бичмэл том иш үсгтэй хуудснуудыг бичээд за 2 өдөр амраа шүү дээ. Тэгэхээр 2 өдөр бичээд мөн энэ ихээ монгол хэлнийхээ дэвтэр дээр цэвэр нямба хуулж бичээд за тэгээд багш руугаа бүтэн сая өдрийн 23 цагаас өмнө илгээ шүү хүүхдүүдээ. За тэгээд монгол хэлний номноосоо иш үсгтэй хуудсыг амралтын 2 өдрөөрөө маш сайн уншиж нүдлэн тогтоорой хүүхдүүдээ. За хичээлдээ анхааралтай идэвхтэй оролцсон хүүхдүүдээ баярлалаа. Баяртай.